Эрхэм гишүүдээ улсын хурлын дарга миний бие энэ удаад улсын хурлын нэгдсэн чуулган дээр үг хэлэх болсон шалтгаан урд тавьж байсан саналаа дахин тавих гэж байгаамаа. За энэ ямар санал вэ гэвэл 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би улсын хурлын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг улсын хурлд санал болгосон билээ. Тухайн үед улсын хурлын даргын албан ашиж байсан МХБ-ийн холд уг саналыг улсын хурлаар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байсныг та бүхэн санаж байгаа хаа. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд улсын хурал ёс зүй шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаанд дөрвтөө сайжирсангүй, уламд оржиж иргэд сонгогчдын итгэлийг бүрмэнсэн алдахад хүрээд байна. Ийм учраас би улсын хурлын тухай хуулийн 31-р зүйлийн 31-ийн 1-д заалтыг үндэслэн улсын хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хилцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож мөн уриалж байна.